За сайн байцгаана уу. Өнөөдөр миний day 2 дахь өдөр маань эхэлж байна. За 2 дахь өдөртөө би юуг ярихыг бодсон бэ гэхээр хүн ер нь өөрөө өөртөөгөө ажиллахад хамгийн чухал нэгдүгээр зүйл юу юм бэ гэдэг талаар ярилцах гэж байна. За миний хувьд бол хүн өөрөө өөртөөгөө ажиллахад шударга оюунтай байх хэрэгтэй. Үнэхээр шударгаар яг миний юу сайн, юу муу юм, миний давуу тал юу юм, миний сул тал юу юм, миний дадал зуршлууд, миний аль дадал зуршлууд зөв юм, миний аль дадал зуршлууд буруу юм гэх мэт яг өөрөө өөртөө шударгаар харах тийм чадвар хэрэгтэй байна л да. Тэгээд би ингээ өөр дээрээ ажиллаж байхад юуг анзаарсан бэ гэхээр өөрсдийгөө ингээд автоматар хүн чинь өмөрөөд идэм бил. Өөрийгөө ингээ өмөрдөг. Бидний нөгөө тарих угаасаа ажиллах систем тийм л ах л та. За одоо ингээд хэн нэгэн өөрийг нь сул тал ч юм уу тий буруу болохгүй байгааг нь хэлэхээр ингээ өөрийгөө өмөрдөг. Өөрийнхөө хайртай дотны хүмүүсийг нь бас буруу болохгүй байгаа зүйлийг хэлэх юм бол миний хайртай хүн юм чинь гэж өмөрдөг ч юм уу тий. Ингээ ерөөсөө ингээд шударга тийм зан дутаад идэм билээ. Тэгэхээр ингээ бид нар ингээд өнөөдрөөс миний 2 дахь өдөртөө ингээ өөртөөгөө ажиллахад энэ шударга зан чанар шударга байдал гэдэг нь бусдад биш. Өөртөө тий. Өөртөө үнэн байх. Өөрийгөө худлаа хэлэхгүй байх. Ялангуяа дадал зуршил дээр өчигдрийн миний яриан дээр бол гарсан байгаа. За яагаад би өөртөөгөө ажиллах болсон бэ гэдэг яриа маань байгаа. Өнөөдөр бол яаж өөртөөгөө ажиллах вэ? Тэгээ яаж өөртөөгөө ажиллах вэ гэхээр хамгийн түрүүнд бид нар өөртөө шударга хандах хэрэгтэй юм байна. Тэрэн дээрээ за яадгийн нэг л удаа. За яах вэ? Маргааш засчээ. За яах вэ? Завгүй байсан юм чинь. За яах вэ? Мөнгөгүй байсан юм чинь. За яах вэ? Би сэтгэл санаагаар унтсан байсан юм чинь гэж шалтгаан бид тоочод идэг. Тэгээд өөрийгөө өмөрөөд идэг. Ингээ өөрийгөө өмөрөөд байгаа нөхцөлд бол хизээж бид нар өөрсдийнхөө тэр болохгүй буруу тэр зан чанаруудаа засаж чадахгүй. Тэгэхээр хамгийн түрүүнд өөртөө шударга хандах юм шаардлагатай байна. Тэгээд өөртөө буддийн гүн хаан сурж байхад бол миний ойлгож авсан нэг зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр хүний бодол, оюун, сэтгэл нь өөртөө ил байдаг гэж байна. За бид нар бол ингээд бусдад бол ямар нэгэн сайхан дүрийг үзүүлээд худлаа яриад байж бол чаддаг. Гэхдээ хүн бол өөрийгөө дотроо мэдчихэд штэ. Хүн өөртөө худлаа ярьж чадахгүй. Чи худлаа ярьж байна да гэдэг хүн өөрийгөө мэддэг байхгүй, дотроо мэдчихэдэг. За би ч буруу юм хийж байна да гэдгийг хүн дотроо мэдчихэдэг. Гисэн хэдий ч бид нар нэг тийм тухайн нөхцөл шалтгаандаа тааруулаад өөрт нь ашигтай. За би ингээ худлаа хэлчихвэл надад ашигтай гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар ингээд өөрийгөө хуураад худлаа яриа яваад байдаг. Тэгээ энэ зан чанараад ингээд өөрийгөө ингээд өөртөө худлаа яриад байгаа нөхцөлд бид нар өөртөөгөө ажиллана, засна, сайжирна гэсэн тийм зүйл байхгүй юм байна. Тэрийг би маш сайн ойлгож авсан. Тийм учраас хамгийн түрүүнд бид нар шударга байх хэрэгтэй. За тийм өнөөдөр би ингээд энэ дэвтэр бэлтгэсэн байгаа. За энэ дэвтэр дээрээ юу байна вэ гэхээр 4 хэсэгт хуваагаад за энэ чи сул талуудаа бичнэ. За энэ чи давуу талуудаа бичнэ. За энэ чи зорилт тий
энэ 30 хоногийн хугацаанд юунд хүрэхийг хүсэж байгаа вэ? За тэгээд бодтой өөрийнхөө одоо хэрхэн засар сайжрах боломжтой вэ гэдэг төлөвлөгөөгөө бичих гэж байна. За тэгээд сул тал гэхлээр одоо өөрийнхөө дутагдaltaй талыг хүн үнэн шударгаар өөртөөгөө одоо ингээ сайн өөрийгөө ажиглах хэрэгтэй. Би яг юун дээр буруу хийгээд байдаг вүлээ? За миний хувьд бол за яах вэ гэд ингээ өөрийгөө өмөрөөд идэг нэг юм уу талаага. За яах вэ гэд өөрийгөө өмөрдөг. Одоо тэгж өөрийгөө өмөрөхгүй. За нэг л удаа энэ л удаа гэд одоо нөгөө өчигдөр ярианд гарсан байгаа чихэр чихлаада идэх эсвэл тамхи татах эсвэл арх алкогол пив уух хүүхдийн төрсөн өдөр юм чинь үсний найр юм чинь баяраар ясал хурим юм чинь миний өөрийн төрсөн өдөр юм чинь ч гэдэм үү те найзын төрсөн өдөр миний хайртай дотны хүн намайг одоо нэг ганц хундаг татхад чи яах вэ гэж энэ ч гэдэм үү. Иймэрхүү байдлаар энэ л удаа нэг л удаа гэсээр олон жил өнгөрцөн байна. Тийм учраас одоо дахиж энэ удаа ганц л удаа за яах вэ гэсэн ийм зүйлүүдийг бол байхгүй. За одоо бас мөн миний сул тал юу байдаг вэ гэхлээр залхуу байна. За маш их хүсэл зориг тэмүүлэл байгаа. Өглөө эрт босъё, дасгал хөдөлгөөн хий, гэр орноо цэвэрлэе, сайхан эрүүл мэндэд анхаарэ гэх юм ингээ олон зориг байгаа боловч залхуу байгаад идэв. Унтчихдаг, идчихдэг. Тэгээд ингээд тийм байдаг. Тийм учраас энэ залхуу байдалтайгаа одоо маш сайн ажиллах хэрэгтэй байна. За дөрөвдүгээрт бол өөр олон муу зуршлууд байсан. Заавал маш их ууртай байсан. Одоо бол тэрнтэйгээ ажиллана. За огт уурлахгүй байхыг мэдээж хичээх хэрэгтэй. Тэгтээ огт уурлахгүй байхын тулд уур хаанаас гарч ирээд байна? Яагаад гарч ирж байгаа вэ гэх мэт зүйлүүдийг ойлгох хэрэгтэй шүү дээ, тийм ээ. За дараа нь бол маш их шуналтай байна. За шунал. За эмэгтэй хүмүүс бидэнд бол тохиолддог зүйл бол ойлгомжтой эд бараа материал, гоёл чимэглэл, нүүр будаг, хувцас, хунар, дэрбэрэн, дүүнертэй уус одоо юу эдийн гутал цүнх гээл те. Ийм маш их материалын юм шунал байна. Тэгэд энэ зүйлүүд яг үнэхээр надад хэрэгтэй юм уу? Энэ зүйлүүд яг ингээд хэрэгтэй юу? Надад үнэхээр одоо шаардлагатай юу гэд ингээ өөрөөсөө асуухад яг үнэндээ тийм шаардлагатай зүйлүүд биш байдаг. Дандаа л бусдад харагдах тэ хин нэгнээс илүү харагдах, бусдад харагдах л гэсэн тийм л зүйлүүд байдаг шүү дээ. Ер нь бол дандаа материалын зүйлүүд. Тэрнээс яг үнэхээр өнөөдөр миний амьдрал шаардлагатай, миний эрүүл мэндэд шаардлагатай тэ ийм зүйлүүд мөн үү гэвэл биш байдаг. Тэгээ ийм зүйлүүдэд маш их мөнгө үрсэн байдаг. Тэгээ энэ мөнгөө ингээд тооцож үзэх юм бол бид нар хангалттай хэмжээний сайн сайхан эрүүл хоол хүнс за тэгээ сургуулиудад бүртгүүлэх за тэгээ гадааддад аялах хэмжээний мөнгийг болвол ийм хэрэггүй зүйлд үрчихсэн байдаг. За энэ сул тал одоо хэрэггүй зүйлд мөнгө үрэх тийм ээ. Ийм байдлаа одоо болох хэрэгтэй. За өчтөр мөн бас яриан дээр яригдсан байгаа тамхи татах гэдэг тийм ээ. За тамхи татах бол маш сул тал ялангуяа одоо эмэгтэй хүн, эрэгтэй хүнд ч гэсэн мөн адил ер нь л хүн болгоно. Эмэгтэй хүнд бол одоо тамхи татах юм бол арьс, үс, хумс те бүгдд нь маш муугар нөлөөлдөг.
За тэгээд тамхи татдаг эмэгтэй бол сайхан хайртай байх ямарч боломжгүй. За тэгээд тамхич бас маш хүчтэй донтуулдаг, хурдан хөгшрөлт явуулдаг. Тэ? Гэх мэт эрэгтэй хүмүүстэр бол одоо тэр төрүү булчирхай тэр бэлгийн чадах эдгэрт бас маш хүчтэй сөргөөр нөлөөлдөг гэж хэлсэн шүү дээ, тийм ээ. Ер нь бол тамхи татах бол маш муу. Одоо тамхи татах бол би бол хаяа ингээд сэтгэл санаагаар ингээд унсан үедээ тамхи татах гад идэг. За тэр байдалтайгаа бол одоо ингээд тэмцэнэ. За арх бол огт уухай болсон. Өмнө бол бидэж уудаг байсан тий. Одоо бол уухай болсон. Тиймээс хэрвээ арх уудаг хүмүүс байгаа бол бас арх уух зуршилтайгаа тэмцэж болно тий. За одоо ингээд миний сул тал гэсэн хэсэг маань бичигдчихлээ. За одоо давуу тал дээр бичих гэж. За давуу тал дээр нь юу байх вэ гэхээр өнөөдөр бидний ярьж байгаа гол сэдв байгаа. Шудраг зан чанар. Шудраг оюун ухаан. Шудраг оюун. За энэ шудраг оюун нь өөрөө өөртөө шудраг. Тэрнээс чи худлаа ярьж гин гэж бусдыг шүүхгүй. Би худлаа ярьж гин гэж өөрийгөө шүүн. За одоо энэ өөрийнхөө сул талуудыг анзаарах тийм шудраг оюунтай байх хэрэгтэй. Би өөртөө би чинь би шоколад идэхгүй штэ гэж амлцсан штэ. Тэгээ одоо идэх гээд байгаа мó гэд тэ гих мэтчлэн ингэж өөртөө шудраг хандах хэрэгтэй. За энэ шудраг оюуныг бол хамгийн том давуу тал болж орж ирнэ. Өөрөө өөртөө ажиллах хүний хувьд бол за дараагийн давуу тал юу байна вэ гэхлээр нээлттэй байна. За миний хувьд бол алдаа дутагдал болон сайн давуу талаа ингээд нээлттэйгээр илэрхийлж гин. Тэрийг хүлээн зөвшөөрж гин. Тэг хүлээн зөвшөөрөх нээлттэй байх. За ингээд энэ нээлттэй байх гэдэг сэдв дээр бас ер нь ярих юм бол надад зөндөө байгаа. Тэгээ энийг дараагийн 30 хоногийнхоо бичлэгүүд дээр бас ярих гэж бодож байна. Бас за өөр мөн давуу тал гэвэл өөрийгөө хөгжүүлэе гэсэн хүсэл, засрыг сайжрыг гэсэн хүсэл. За сайн сайхан бай, засрыг сайжрыг гэсэн одоо энэ хүсэл байх хэрэгтэй маш их. Тийм хүсэл тэмүүлэлтэй. Тэгээд одоо өөртөө урам зориг өгөх. Энэ бол маш том давуу тал олж орж ирнэ. Бас өөртөө урам зориг өгөх. Яг тэгэхээр одоо бид нар ингээ ямарваа нэг зүйлийг ингээ хэрэгжүүлээд хийгээд явж байхад шантрах, алдах би хийхгүй штэ гэжсэн зүйлээ ингээд дадлын ирэхээр санамсаргүй байдлаар ингээд хийцэн байх. Тийм тохиолдлууд бас гарч ирдэг. За ийм үеүүдэд бол өөртөө урам зориг өгч, өөрийгөө уучлж цаашаа явах хэрэгтэй. За алдаж болно, хүн алдаж болно тий. За одоо дараагийн удаа илүү би санамсар мэдэнсэртэй байя гэж ингэж өөрийгөө урам зоригоор тэтгэж явах хэрэгтэй. Энэ бол одоо маш сайн давуу тал болно. Одоо өөртөө ажиллаж байгаа хүний хувьд бол тийм ээ. За одоо зорилт гэдэг сэдв маань бол одоо бас чухал сэдв байгаа. За зорилт гэдэг дээр бол бид нар юуны төлөө зорж байгаагаас шалтгаалаад тухайн үйлдэлтэй энэ бүхэл бүтэн процесс маань сайн сайхан одоо зүйлд хүрэх үү эсвэл улам тийм хэцүү байдалд өөрийгөө оруулах магадaltaй юу гэдэг одоо тийм зүйл байгаа. Тэгэхээр зорилт гэдэг дээр бид нар юуг тавих хэрэгтэй байдаг вэ гэхээр миний ойлгож байгаагаар бол бусдын сайн сайхан амар амгалан байлгахад бас зорих хэрэгтэй. Одоо миний энэ хүсэж байгаа, миний энэ зориод байгаа зүйл нь бусдад бас аз жаргалыг амар амгалан авчирч явах юм бол миний энэ зорилго маань зөв зүйл болоод хувирчлаа тийм ээ.
Миний энэ зорилт маань хин нэгнийг зовлонд хин нэгнийг одоо зовлон шаналл гунигд тэ оруулж явах юм бол энэ миний зорилт маань буруу зүйл болоод хувирчиж байгаа. Тэгэхээр зорилтоо тавихтаа бидний гол бодох ёстой зүйл бол бусдад яаж нөлөөлөх вэ? Миний энэ зориод байгаа зүйл гэдгээ сайн бас бодох хэрэгтэй. За жишээ нь би одоо ингээ эрүүл саруул байя, тэ сурч хөгжиё, засрын сайжрыг гэж байгаа маань бис бусдад сайнаар нөлөөлнө. Миний үр хүүхдэд нөлөөлнө, тийм ээ? Хань ижилт маань одоо сайхан байх уу? Би одоо эхнэр нь ингээ уурлахгүй, тэгээ элдвийн хэрэггүй, цүнх гутал гэж шунахгүй. Тэгээд ингээ сайхан тайван амгалан эрүүл саруул хоол хийгээд ингээд уучлал өвшрөөл инэрл сайхан сэтгэлтэй ингээ байж ах юм бол эргэн тойрны маань хүмүүст сайхнаар нөлөөлөх үү? Сайхнаар нөлөөлөн тэд нар амар амгалан байна. Миний зорж байгаа зорилт маань би сайхан баймаар байна. Би дуртай цүнхээ авмаар байна. Би одоо би жаргалтай баймаар байна гэд ингээд одоо зөвхөн өөрийн хүсэл сонирхол зорилгоо ингээд тавьчих юм бол миний эргэн тойрны хүмүүс хаягдаад эхэлдэг. Тэ? Би нөгөө нэг одоо энэ байгаа мөнгөөрөө нөгөө дуртай одоо авъя гэж зориод байгаа цүнхээ авах юм уу? Аль эсвэл одоо үр хүүхэд гэр орондоо хэрэгтэй эрүүл саруул ногоо жимс хүнсээ авах юм уу? За би одоо өөрийнхөө дуртай тэр жаргалтай болох гэдэг элдвийн үнэтэй нүүр бодлын хэрэгслээ авах юм уу? Эсвэл одоо ингээд эргэн тойрныхоо хүмүүст хэрэгтэй, хүүхдүүдийнхээ сургууль хөгжилт хэрэгтэй одоо энэ сургалтанд мөнгө төгрөгөө төлөх юм уу? Гэх мэтчлэн ингээд бидний зорилт юунд зориод байгаагаас шалтгаалаад үр дагаварт нь бид нар амар амгалан сайхан зүйлийг авч болно. Эсвэл үр дагаварт нь улам хэцүү зовлонд орж болно. Тэгэхээр зорилтын дээр би миний хувьд бол юу тавих гэж байна вэ гэхээр мэдээж үр хүүхэд тийм ээ би ч ээж их хүн байгаа. За үр хүүхдийнхээ эрүүл саруул тий амьдрахын тулд байхын тулд би одоо эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй юм байна. Үр хүүхэдтэй би одоо хажууд нь хамт эрүүл саруул ингээд харагдаад байж ахын тулд одоо эрүүл мэндээ одооноос би анхаарах хэрэгтэй юм байна. Өвчин тусчихсан өгшөрчихсөн хойно биш. Гэхдээ хүний амьдралд бол хизээж оройтхгүй. Та одоо 60 настай байсан ч байж болно, 70 настай ч байж болно, 40 настай ч байж болно, 30 20 настай ч байж болно, хэдэн ч настай байж болно. Хүн эрүүл мэндээ анхаарахад хизээж оройтхгүй. Харин эрт анхаарах тусмаа бид нар өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. За тийм учраас одоо үр хүүхэдтэйгээ хамт эрүүл саруул урт уртаа амьдрахын тулд би одооноос эхлээд эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй байх нь шүү дээ, тийм ээ. Тэгээ энэ нь би өөрөө би сайхан харагдъя, би одоо яадаг чинь гоё биетэй болъё гэдэг байгаа биш. Эргэн тойрны би эрүүл байх юм бол эргэн тойрны хүмүүс маань амар амгалан тайван байна. Би илүү ирч хүчтэй байх юм бол үр хүүхдтэйгээ одоо сургууль цэцэрлэгтэн зөөхөөс ахуулаад зөндөө сайхан зүйл хийж чадна шүү дээ, тийм ээ. За тийм учраас одоо хайртай дотны хүмүүсийн төлөө эрүүл мэндийг анхаарья. За зорилт маань юу вэ гэхээр хайртай дотны хүмүүсийн төлөө би муу зуршлаасаа салъя. Хайртай дотны хүмүүсийн төлөө би муу зуршлаасаа салъя. За миний энэ муу зуршил хүнд ямар ч муу зуршил байж болно. За миний хувьд бол тэр амттан шоколад идэх тэгээд тэр таймагт татах хоёр байгаа тийм ээ. Тэгээд залхуу бас байгаа. Таймагт татах, залхуурал. Тэгээд босод хүмүүсийн хувьд бол арх уух байгаа байж магадгүй. За худлаа ярьдаг те түрүүн нөгөө шудраг оюун гэж одоо өнөөдрийн гол сэдв байгаа. Өөртөө ингээ худлаа яриад
дэдэг гэж магадгүй. За 3 дугаарт нь болвол өөрийнхөө алдаа дутагдлыг ингээ хүлээн зөвшөөрөхгүй тий. Өөрийнхөө сул талыг ингээ хүлээн зөвшөөрөхгүй бусдыг ингээ буруутгаад байдаг гэж магадгүй. Гэх мэтчлэн ингээд ийм янз бүрийн сул талууд хүн болгонд байгаа. Тэгээ бидний сул талтайгаа шударгаар ингээ өөртөнтэйгөө тулж эдгээр зүйлүүдтэйг ажиллах гад одоо энэ 30 хоногийн чаленж маань эхэлсэн. Ингээ 2 дахь өдөр дээр явж байна. За залхуурал лаасаа одоо салъя гэж байгаа тий. За зорилт маань мэдээж одоо өөр хүүхдийн төлөө эрүүл мэндэд анхаарья гэдэг дотор ч нэг дасгал хөдөлгөөн, йога, амьсгалын дасгал эдгээр бүгдээ орчихсон байгаа. За тэгээ хайртай дотны хүмүүсийн төлөө тэр амттын шоколад идэхгүй гэдэг дээр мэдээж эрүүл хоолт ороод ирсэн явж байна тийм ээ, эрүүл хоолт. За тэгээ хамгийн гол зүйл маань болохоор энэ зөвхөн махан бие дээрээ ингээд ажиллаад байх биш юм аа. Хамгийн гол нь одоо бид нар бодлого юун сэтгэлтэйгээ ажиллах гэдэг байгаа. Тэгэхээр тэр уурлаад байдаг, муухай ашлаад байдаг, өөрийгөө өмөөрөөд байдаг, шунаад байдаг, хин нэгэнд ингээ атаархаад байдаг. Энэ муухай зан чанаруудаа тага тэмцэх гэж байгаа хамгийн гол нь. За тийм учраас зорилт маань юу вэ гэхээр бусдыг хайрлж үнэхээр жигнэсээ хайрлж сурыг, хүндэлж сурыг, хайрлаж сурыг, хүндэлж сурыг. Тэр хөгшин, залуу, баян, ядуу, ийм гадаа дотоод гэж элдв зүйлээр нь ялгаж ангиллалгүйгээр зүгээр л тэр хүнийг хүн гэдгээр нь хайрлая. Хүн гэдгээр нь хайрлая. Хүн гэдгээр нь хүлээн зөвшөөрье. Хүн гэдгээр нь ойлгоё. Энэ адилхан хүн гэдгээр нь уучлая. Хүн болгон алдаа дутагдал сул тал байгаа тий. Тэр болгоныг нь уучлая. Тэгээд бид бүгдэнд өөрчлөгдөж засагдах боломж байна. За бусдыг хайрлая гэсэн. За ийм сайхан зорилттойгоор ингээд одоо 3 дахь хэсэг маань бичигдчихлээ. За одоо энэ дээр бодит чадамж гэж байгаа. Бодит чадамж. За бодит чадамж буюу ингээ мэдээж бидэрт олон одоо ийм сайхан зорилго хүсэл байна. Давуу тал бас байна. Сул талууд бас байна. Тэгвэл миний бодит чадамж юу юм бэ? Би өдөрт хэдэн цагийг өөртөө зарцуулах боломжтой вэ? За миний хувьд бол одоо хүүхдүүдэд хараад гэртээ байж байгаа. За зуны амралт эхэлж гисэн хүүхдүүд бол одоо ингээ гэртээ байна. Тийм учраас би бол ингээд ээж хүн өдөрт хоол хийх, гэр цэвэрлэх, хувцас суугаах, за мөн хүүхдүүдтэйгээ хамт тоглох, гадаа гарах гэх мэтчлэн зүйлд хамгийн их цагаа зарцуулдаг. За тэгээд ерөөсөө өдөрт өөртөө надад зарцуулах цаг өглөөд оройд. За өдөр хэрвээ хүүхэд унтах юм бол нэг жоохон цаг гардаг. За ингээд нийтдээ бол нэг 2 цагийн л завсрыг бол өөртөө гаргаж ирж чадчихээн. За бодит чадамжин дээр 2 цаг. За энэ 2 цагтаа би яаж үр бүтээлтэй байх вэ гэдэг дээрээ бол за энэ 2 цагтаа энэ нөгөө олон зорилгуудын алин хийх вэ гэхээр хамгийн чухлаа хийх хэрэгтэй. Хамгийн чухал нь бид нар сэтгэл оюунтайгаа ажиллах гэж байгаа. Тийм учраас амьсгалын дасгал одоо амьсгал дээрээ сайхан төвлөрөөд өөр дээрээ төвлөрөөд тий хин нэг биш. Гадаад орчин нөхөр тэр биш. Яг өөрийнхөө амьсгал дээр төвлөрөөд тэгээ сайхан номоо уншиж болж гин. Одоо уншдаг хүмүүс бол уншлагаа уншиж болж гин. За бясалгал хийх тий. Олон янзын бясалгал байна. Mindfulness бясалгал, Oxford mindfulness бясалгал байна. За мөхсийн бясалгал байна. Үг авахын бясалгал байна. Тэ? За миний хувьд бол маш их юм шуналтай, ууртай учраас надад одоо хамгийн их тус өгж байгаа бясалгал бол багшийн минь
хэлж өгснөөр мөнх үсийг бодох санах бол надад маш их тус өгж өгдөг. За мөнх үсийг бодож санахад бол юуг боддог вэ гэхээр одоо миний шунаад байгаа зүйл чинь мөнх биш шүү дээ. За жишээ нэг цүнх байлаа тий. Тухайн тэр цүнхийг ингээ шунаж авлаа. Авах тэр мөчөд маш их юм баяр жаргалтай мэдрэмж төрж байгаа мөртлөө тэгээд нэг хэдэн хэрэглээд нэг сар өнгөрсний дараа бол тийм их юм баяр жаргалтай зүйл байхад болж хуурдаг. Сүүлдээ эцтэй одоо хичнээн дөөргөөр авсан ч байдیں۔ Тэ чи юм үнтэй зүнх авлаа барьлаа гэдэг ч юм уу хэрүүл болох тийм хэрүүлийн айлын гэдэг шиг нөгөө шалтгаан нь ч болж хуурж болдог. Сүүлдээ нөгөө нэг үнтэй зэнтэй авсан юм хайж гээх юм бол бүр их сэтгэлээр унах ч юм уу те ингээд тэр нь нэвдрэх тэр нь урагдах ч юм уу ингээд янз бүрийн асуудал болох юм бол бүр их одоо ингээд сэтгэлээр унах зовлонгийн тийм шалтгаан болж идэг. Тийм учраас энэ чинь угаасаа ингээд тухайн тэр үедээ л ингээд аз жаргалтай юм шиг боловч дараа нь тэгэл зовлон болж хуурдаг штэ. Энэ чинь мөх ус шүү дээ гэж бодох нь бол надад ингээд маш сайхан тэр шунаад байгаа байдлыг маань ингээд багасгаж өгдөг. За бас мөнх усыг ингээд бодхолоор уур бас ингээд багасдаг. Тэг яадаг вэ гэхээр одоо ингээд аливаа нэг зүйлд ингээд жишээ нь ингээд хүүхдүүд юм эвдэлдэг ч юм уу хаалдаг ч юм уу тэ тоглоод ингээд хашгираад янз бүрийн асуудал үүсгэлээ гэхэд тэрэнд би уурлах хэрэггүй. Яагаад гэхээр угаасаа л мөнх ус шүү дээ. Угаасаа л юм чинь эвдэрдэг хагардаг шүү дээ. Угаасаа л юм чинь ингээд заваарч л байдаг тий. Ингээд тэгээ буцаад ингээд тэрийг янзлчиж болно юм зүйл би уурлах хэрэггүй шүү дээ гэдэг чинь ингээд мөнх усыг бодохоор миний уур маш их багасдаг. Шунал маань маш их багасдаг. Тийм учраас одоо энэ мөнх үсийн бясалгал гэж одоо сайхан бясалгал мөнх үсийн тухай бодож бясалгах бол одоо маш чухал байдаг. За ингээд мөнх үсийн тухай бясалгал намаа одоо энэ өөрт гарч ирж байгаа 2 цаг дээрээ хийж болж байна. За энэ бодтой 2 цаг дээрээ бол одоо гол нь энэ оюун сэтгэлтэйгээ ажиллаж байгаа учраас одоо энэ сайхан багш нарын номыг сонсох тий багш нарын ном сургаал сонсох. За багш нарын ном сургаал сонсох дээр бол заавал бид үнэтэй мөнгө төгрөг төлбөр төлөөд ингээд 2-3 сарын төлбөртэй тийм сургуулиудад сураад ах шаардлагагүй. Орчин үед бол маш сайхан олон интернетийн төхөөрөмжүүд гараад ирчихсэн шүү дээ. За одоо жишээ нь манай багшийн одоо сайхан бичлэгүүд Club House-ийн буддизм өрөөнд буцаадын явдалд орох уу гээд номын бүтэн тайлбар ингээд бичлэгээр байж гэн бид нар ингээд сонсож болж гэн YouTube-д бас маш сайхан олон яриануд байна. За тэр лава их шиг гээд Facebook хаяг байна. За тэн дээр бол бас манай багшийн тайлбарлсан олон сайхан ном Мэлбогдын гэгэрсэн түүх тий. За далайн агшийн амьдралын түүх намтар за үлгэрийн далай гэх мэт маш их бидэрт ингээд ухаарлыг хайрлах ийм номнууд байна. За ийм ухаарл хайрлах юм номнуудыг сонсох хэрэгтэй. Бид нар ингээд би бол ингээд маш их ийм янз бүрийн дуу их сонсдог байсан байхгүй юу? Рок, мок, метал, техно, мехно одоо юу гэдэг ингээл хайрын майрын дуу муу гэд. Тэгтэл бидний энэ сонсоод байгаа дуу чинь бидний даалт ухамсарт автоматар ингээд бичигдэж идэм байна. Тэгээ энэ бид нар автоматар тэр сонсоод байгаа дуутайгаа холбоотой зүйлүүдийг өөртөө амьдралдаа бий болгох, татах тиймэрхүү зүйлүүд бас байна. Нарийн ширийн юмнууд бас байна. Тийм учраас бид нар юу сонсох вэ гэдэг дээр бас маш их анхаарах хэрэгтэй. Тийм энэ дээр бол миний хувьд бол одоо юу зөвлөж байгаа вэ гэхээр одоо энэ сайхан дээдэс багш нар энэ хувраг те энэ эрдэм номтой энэ хүмүүсийн номыг сонсох, тэр тайлбаруудыг сонсох. За тэгээд яагаад гэхээр бид нар нөгөө монгол хэл дээрээ ингээд тэр багшийн тайлбаруудыг сонсон бол илүү их ойлгоно. Бид нар илүү их юм ойлгох тусмаа илүү их өөрөө өөртөө ажиллах боломжтой болно. Мөн одоо тэр нөгөө бурхан те бурхтуудын тарин маань тоолох, өөрөө ингээ маань тоолох, ном унших энэ болгон чинь маш их юм гайхалтай нөлөөллийг бидний даалт ухамсарт өгч идэг.
цаанаа ингээд юм нарийн өндөр үйлцэлт давтамжтай юм долгионыг дотроо агуулсан байдаг. Тэгээ энэ зүйлүүдийг бид нар ингээд хийх хэрэгтэй. Өөртөө олдож байгаа энэ богинохон цаг хугацаанд. За тэгээд энэ 2 цагтаа бол майн тарин тоолох, бясалгал хийх, ном сонсох. За ийм аврал итгэл одуулахт мэдээж хамгийн чухал байгаа аврал итгэл одуулах. Гэх мэтчлийн ийм одоо зүйлүүдийг хийж болж байна. За тэгээд өшөө боломжтой болов сайхан гадаа гараад алхах. Тэр майн тоолоод ингээд сайхан алхах хэрэгтэй. Гадаа алхах. За мөн дасгал хийх те, йог хийх, дасгал йога хийх. За ийм сайхан олон боломжууд байна. За ингээд энэ бодтой боломжуудаасаа хэрэгжүүлэх. За өнөөдрийн яриа маань бас жоохон урт болж байна. За ингээд дэвтрээ сайхан 4 хэсэгт ингэж хуваагаад за өөрийнхөө сул талыг бодтойгоор бичих хэрэгтэй. Өөртөөгөө шудраг хандах хэрэгтэй. За өөрийнхөө давуу талуудыг бас бичих хэрэгтэй. Хүн болгонд бас давуу тал байгаа, сайн сайхан зан чанарууд байгаа. Тэрийгээ сайхан бичих хэрэгтэй. За тэгээд зорилготой мэдээж бусдын сайн сайхан амар амгалангийн тулд зорилгоо тавиул илүү үр дүнтэй байдаг. За бодит чадамж те танд өдөрт хэдэн цагийг өөртөө гаргах боломжтой вэ гэдэг бодит цаг хугацаагаа тодорхойлоод энэ цаг хугацаанд би юу хийж болох вэ гэдгийг энэ ингээд. За ингээд өнөөдрийн 2 дахь өдрийн яриа маань энэ хүрээд өндөрлөлөө. Ингээд намайг сонссон хамт одоо өөр дээр ажиллаж байгаа хүн бүхэнд амжилт хүсье. Бүгдээрээ чаднаа. Баяртай. Өдрөө сайхан өнгөрүүлээрэй.